За баярлалаа сонсогчдоо 88.8 радио 79.3 долгионоор тааруулан сонсож байгаа нийт сонсогчдоо орой мэндийг хүргэе. За өнөөдөр манай уламжлалт ангаах ухааны гайхамшиг нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Сүнэ, за мөн эмч Чахланбаатар эмч маань хүрэлцэн ирсэн байна. За Чахланбаатар эмчтэй орой мэнд хүргэе. Сар шиндээ сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. Сайхан жил гарч байна, тийм ээ? Сайхан их налгаар нэг урт амралтын өдөртөө болохоор хүмүүс сайхан тийм тогтоо нэг айлда их тухтаа ярьж суусан, хөөрөлдсөн тийм 50 сар шинэнгүүлж явах шиг байна шүү дээ. Тэгж байна. Их сайхан жил гарч ийн гэж бодож байна. Хаврын бас нэлээ урт өдрүүд эхэлж явах шиг байна, тийм ээ? За хоёулангийн маань одоо уламжлалт ангаах ухааны гайхамшиг гэдэг энэ сайхан нэвтрүүлэг маань ерөнхийдөө одоо 4 дахь дугаар маань өнөөдөр төмөн олондоо хүргэж байна энэ дугаараа. За ингэхлээр өнөөдөр хоёулаа мэдээж тодорхой хэмжээнд дугаар болгон өөр сэдвтэй, тийм ээ, онцлогтой байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарын маань одоо сэдв нь яг ямархуу сэдвээр ярмаар байна. Энэ удаагийн дугаар дээр онцлох юм юу вэ? Хоёулаа тэрийг гайхах. Өнөөдөр нэг зурхайтай холбоотой ойлголт. Зурхай? Тий. За холбоотой ойлголтоор хүмүүст бас тайлбар хүргэе гэж бодож байна. Тэгэхээр ангаах ухаан зурхай хоорондоо уялдаатай буюу жилийн засал гэдэг одоо хүмүүс хэлгээд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүний эрүүл мэндэд одоо ямар нөлөөтэй байд юм бэ? Тэр жилийн засал хийлгсэн хийлгээгүй ялгаа байх уу энэ гэдэг нийгэмд ингээ талцсан гэдэг шиг өөр ойлголтууд ингээ яригадаад яваад байна л та. Тэгэхээр энийг улс ангаах ухаанд хэрхэн авч үздэг вэ гэдгийг ярилцвал сонирхолтой санагдаад байна л да. Жишээ нь та одоо ингээ нэг жилийн засал гэдэг ойлголтыг одоо хувь хүний хувьд те бас юу гэж ойлгох юм бас сонирхсан асуулт байвал ингээд яриага хөрнүүлээд байд те. Жилийн засал гэхээр за ямар ч байсан одоо шинэ жил гараад шиний 8, шиний 15-ныхаа дотор хүмүүс жилийнхаа заслыг ямар ч байсан хийлэгдэг те. Бид нар ч гэсэн гандан ороод ингээд жилийн заслаа хийлэгдэг. Ер нь бол яг жилдээ нэг удаа заслаа хийлэгдсэн нь зүг байх л гэж боддог штеп. Одоо тэгэл айл гэр ноён нуруу тэгэл бас нөгөө хэмэр одоо өөр юу гэдэг вүлээ нөгөө суудл модл янз бүр байлаа гэл тэр мэрага засуулдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг ямар ч хэлсэн засуулгын зүг байх л гэж боддог штеп. Хит их бид нэг туйлшрахгүй ч гэсэн ер нь бол жилдээ нэг 2 удаа бол засал хийлэгчдэг шүү. Тий. Мундаг байна. Мэдлэгтэй. Тэгэхээр ийм байгаа. Бодын одоо ангаах ухаан гэдэг эхний нэвтрүүлгээс л бидэд ингэ яриад байгаа. Улс ангаах ухааны одоо хөгжсөн салбар дотроос хамгийн хүчтэй явж байгаа нь маш олон орнд дэлгэрсэн бодын одоо шашинтай хамт бодын ангаах ухаан гэдгээр ингэ дэлгэрээ явж байгаа. Улс ангаах ухаан хамгийн хүчтэй явж байгаа хэлбэр нь бол одоо бидний өнөөдөр хэрэгжилж байгаа ангаах ухаан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бодын 10 ухааны их 5 ухааны нэг нь болохоор ангаах ухаан байгаа. Бага 5 ухаан гэдэг нэг нь зурхай байгаа. Тэгэхээр энэ бол суур үнцэн юу вэ гэхээр буддизм байна. Цаад уялдаа холбоо. Тэгэхээр энэ дээр юугаар холбогддог вэ гэхээр зүгээр яг махбод талаасаа буюу хүний бие одоо бүтсэн одоо бүтэц антом бүтэц байж байгаа шүү дээ. Тэнгүүд байгаль ертөнцийн яж бас махбодын холбоотой байж байгаа. Тэгэхээр хүн байгалийн хооронд холбогдож байгаа тэр холбоог нь зурхай ухаан судалдаг байхгүй. Ерөнхийдөө болоо. 70 гаруй байна мэдээж шүү дээ. Даваа мэгмар пүрүү одоо баасан бям ням. Энд чинь болохоор энэ нэршлүүд чи өөрөө нямаа гэдэг нь нарыг хэлж байгаа. Даваа гараг гэж бидний яриад байгаа даваа гэдэг чинь сарыг хэлж байгаа. За. Гараг хэрэгсийг төвдөр нэрснийг л бид нэр хэрэглээд байгаа. Монголоор одоо юу гэдгийг нарыг нараар нь хэлж байгаа. Төвдөр нямаа гэж хэлж байгаа. За. Тийм байхгүй. Мэдхгүй шүү дээ. Даваа нэгэд төвд нэршил байхгүй. Монголоор одоо нэгт өдөр гэдэг юм сар. Гараг ертөнцтэй бол сар бидний нэг ажил хөдөлмөрийн одоо календар ойлголтоор бол нэгт өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр гэж явж байгаа. Тий. За тэнгүүд 2 дахь өдөр ангараг гараг. Мегмар гэж ярьдаг. Мегмар буюу мегмар гэдэг нь болохоор мегмар гэдэг нь болохоор улаан нүд гэсэн. Улаан удаан гараг гэдэг. Одоо ойлгож байгаа. Монголоор улаан удаан гараг байх ш. Мегмар гэдэг нь одоо шин. Ингээд 7 гарагийг яах нь өөр нэршил өгмөө тэр 7 гарагийн эрэг сөрөг нөлөө нь бидний амьдарч байгаа энэ дэлхийн ертөнцид болоод бидний бие дотор амьдарч байгаа амьтны биед нөлөөлж байгаа. Намны гэрлийг бид халуун хөтний мэдэрч л байгаа хэвээр. Тэгэхээр энэ гаргуудын нөлөөл бидэрт ирдэг байхгүй.
Тийм байна тий. Хүний биеийн одоо хэдэн хувь те 70% жил ус гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл дэлхийд дээрх усны хөдөлгөөнийг сар хариуцдаг шүү дээ. Дэлхийн одоо далайн давлгаа усны урсгалын хөдөлгөөнийг сар л хариуцна гэж байгаа юм. Сонир байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийд дээр байгаа усны хөдөлгөөнд сар нөлөөлж байгаа юм чинь бидний биед байгаа тэр 70% хүртэлх усыг сар яах нь нөлөөлөх гэдэг байгаа. Бас л нөлөөлөх гэдэг. Энийг л зурхаас судлаад онцлоод нөгөө эрэг сөрөг нөлөөллийг гаргаж ирж байгаа. Тэрийг нь эрэг сөрөг нөлөөллийн гүрэн засал тэр одоо ламнар одоо ном уншаад байгаа тий одоо ингээд зүг мөрөө гарга гэдэг байгаа уул аваад тавьчаа энэ зан үйлүүдээр энэ эрэг сөрөг нөлөөллийг л тэнцвэржүүлж өгч байгаа. Энийг л манай ухаан зурхаа хооронд ойлдож гарч ирж байгаа юм. Сайн юм. Бид нар сарын одоо юу гэдгийг сар гарлаа одоо хаврын түргэн сарын шинийн нэг нь битүүн гэж харахгүй болоод шинийн нэг хоёрнаас сар явсаар гол 15 тэргэл болоод буцаал бууж байгаа энэ сарны энэ хөдөлгөөнд хүнд яаж нөлөөлж байна гэдгийг зурхаас судлаад байгаа байхгүй. Тэрнээс зурхааны эрэг сөрөг нөлөөлөл биш байхгүй. Гаргуудын хооронд явдаг эрэг сөрөг нөлөөлөлийг зурхаа ухаан судалж олж байгаа байхгүй. Судалж гараад ирж байгаа байхгүй. Одоо бидний мэддэг заяа одоо өвөл зам хавар намар гэдгээс гадна дахиад ангаа ухаанд өглийг 2 хуваагаад өглийг их үйл яадаг гээд хавар зуны дунд захаад халууны үйлрэл одоо дэгжирлийн үйлрэл гээд дахиад нэг үйлрэл гаргаж. Ингээ 6 үйлрэлт болгож байгаа байхгүй. Тэгтэл 6 дээр шүү дээ бүр 24 үйлрэл гаргав. Оо за. 24 үйлрэл. Ханш нэх гэж сонсч байсан. Тий. Одоо ингээ хавар болоход ханш нээлээ гээд. Тий. Тэр чинь 6 ойлголтоор 24 үйлрэлт хуваасны нэг үйлрэл нь л тэр байхгүй. Тэндээс эхэлж байгаа байхгүй. Одоо бид нар хаврын тэрүүн сар цаасрын шинийн нэг эхэллээ. Шинэ он эхэллээ. Шинэ жил эхэлж байгаа байхгүй. Энэ бол сарны тооллоор шинэ тооллол эхэлж байгаа байхгүй. Нарны тооллоор бол 12 сар 31 1 сарын 1-гээр 2026 оны өмнө тоолж ирсэн тоол нь өнөөдөр шинэ он эхэлж байхад 17 дугаар 60 буюу 17 60-ны өмнө одоо яг энэ сарны тооллыг тоолж ирсэн тоол нь өнөөдөр 17 60 яваад өнөөдөр гал морж ил явж байгаа. Ийм байна. Тэгэхээр нар сарны хөдөлгөөнөөр яг тэр хоёрын алийг нь авч одоо тооллоороо өдөр тутмынхаа амьдралаар хэрэгжүүлж явж байгаа гэдгээс л хамаарж байгаа байхгүй. Тэнгүүд монголчууд аягүй азтай буюу монгол хүн мундаг ухаантай буюу аргын тоолол бэлгийн тоолол гэдэг байгаа нар сарны хөдөлгөөнийг хоёулангийн ашигласан төгс буянтын зурхаа гэж. Төгс буюу хоёр юмыг нийлүүлсэн, хансуулсан гэсэн утгатай. Энэ төгс буянт чинь тийм утгатай юм байна тий. Аргыг бэлгийг хоёулангийн ашиглана гэсэн. Одоо 12 орд гэж штэ. Хавар хоньны ордноос эхлээд тоол явж байгаа. 12 жил гэдэг хулганаас тоол явж байгаа. Энд чинь нарны тоол, сарны тоол хоёрын гол одоо 12 үндсэн одоо ойлголтыг 12 амтнаар төлөөлүүлж байгаа хгүй. Амтнаар төлөөлүүлээд нэршсэн хоньны орд гэдэг чинь хулган жил гэдэг байгаа. Гэн цаана юу вэ гэхээр тэр амтны мөн чанар нь тэр одоо яг нь улирал цаг улиралд тогтсон махбодтой тэр хамгийн ойрхон махбодтой нь явж амтнаар нэрлж байгаа хгүй. Ордууд чи юм штэ. Одны тэр хөдөлгөөнүүд байрлаж байгаа байрлалаараа ямар амтны дүрстэй ойрхон байна гэдгээр нь тэр дүрсэнд л өгсөн гэж үздэг байна. Одоо энэ чинь нарны тоол шүү дээ. Тэгээ сайхан нэг пост явж байсан. Facebook дээр бичсэн юмс манай гавж лам бичсэн юмс. Шинийн нэгэнд одоо зүг мөр гарахгүй те мухар сүсэг гижсэн 12 ордоороо болохоор одоо хоньны орд гэдэг хол тийм ихний орд гэдэг гээд орд яриад байна. Тэр чинь нарны тооллохгүй. Холгон нөхөд баг гэж тоолж байгаа нь сарны тооллохгүй. Ерөөсөө л энэ байхгүй. Тийм. Тэгэхээр ангаа ухаан зурхаа хоёр бол уг философи буддизм. Нэг нь болохоор хүний эрүүл мэнд, эрүүл байх тухай, өвчнийг эмчлэх тухай ярьдаг бол нэг нь тэр хүний эрүүл мэндэд нөлөөлөх гар ертөнц одоо энэ гадна байгаль ертөнцид болж байгаа хувирлууд тэр хүний биед яаж нөлөөлөх вэ? Эрүүл мэндэд амь насанд яаж нөлөөлөх вэ гэдгийг л судалдаг ийм хоёр хүн байна. Амархаа гэдэг чинь уламжлалт ангаа ухааны гайхамшиг гэдэг нэрний утга нь одоо л ер нь жоохон тайлагдах гэж байна. Өргөн байна. Тэг айгүй өргөн юм. Би ер нь бол мэдээж аргагүй дээ. Бид нар бас мэдэхгүй шүү дээ, тий. Яг би мэдэхгүй байгаатай адилхан хүмүүс бүгд л мэдэхгүй л байгаа. Мэдээж тий. Тэгэхээр ийм бас мундаг утга агуулгатай хамгийн анхны нэвтрүүлэг дээрээ л би бодож ирсэн. Буддизмын гүн ухаантайг холбогдоод сэтгэл засалтай холбогдоод ороод ирэнгүүт. За ер нь уламжлалт ангаа ухаан гэдэг чинь үнэхээр л гайхамшиг юм байна да гэж бодож ирсэн байхгүй юу? Тий. Сонирхолтой шүү. За тэгэхээр одоо хавар болоод ирэхлээр ингээд нөгөө
хүмүүс ингэдэг нэг хий хөдлөөд бадган юу лээ? Бадган тий одоо нэг бадган тэр би тэрнийг л ойлгодгүй байхгүй. Тэрийг би асууя гэж бас бодож исэн. Энэ дээр бас хүмүүс ингээ холбож засал яриад идэг байхгүй. Одоо бадганы цагт ингэх ёстой. Хий байвал одоо тэгдэг ёстой ч гэдэг юм уу. Ийм зүйл ярьдаг шүү дээ. Энэ дээр бас нэг хүмүүстэй хайлт мэдээлэл өгвөл. За цаг улирал гэж байгаа одоо гадны улирал өөрчлөгдөж байхад тэрийг дагаад хүний бие дотор хавдад нь бас өөрчлөгдөж идэм байна л да. Нэгсэндээ гадны улирал шиг хүний бие дотор дахин улирал байна гэсэн. Гадаа 100 болж байгаад хүний бие 100 болж байгаа юм л та. Тэгээ гадаа үйл болж байгаад хүний бие үйл болж байгаа даа. Тэгэхээр тэрийг нөгөө нэг дотор махбодыг хийшэр бадган гэж одоо төлөвөрн үндсэн одоо төлөвөрн тэр 20 бэлэг чанар гэдгийн тухай зүйл ярьдаг. Тэр 20-ыг үндсэн 3 хэсэгт хуваагаад тэр 20 зүйл маань гадна одоо байгаль ертөнцид болж байгаа хурлыг дагаад хуурж байгаа байхгүй. Хүний гадаа одоо ус хөлдөж байхад ус гисж байхад хүний бие доторх тэр ус бас яах нь царцаад буцаад хайлж лээдэг байна л дээ. Тэгэхээр энэ үеийг л нэрлсэн нэрлэлүүд яваад байгаа. Тэгэхээр яаж мэдв? Шороо одоо 5 махад байгаа юм. За тэрнээс 2 махад нь шороо махад, усан махад 2 давмгай байгаа хэсгийг болохоор бадган гэж нэрлэж байгаа. Бадган гэж нэрлэдэг. Гал махад нь давмгай байх юм бол шар гэж хэлж байгаа. Шар одоо бид нар шар гэж шар өнгө бодоод байна шүү дээ. Тэр одоо шар өнгө чинь бас мөн шүү дээ. Гал улаан гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар чинь мөн бохгүй. Тэнгүү дахиад нөгөөх нь болохоор хий махад гэж бас байна. Бидний одоо хөдөлгөөн амьсгал авч байгаа гаргаж байгаа биеийн хөдөлгөөн сэтгэл хөдлөл бүх зүйл одоо агаар урсж шүү дээ. Энэ хөдөлгөөн дээр чинь бүх чухамдаа бол хий ихгүй. Тэгэхээр гадаа байгаа хий махадтай адилхан хүний биед хий махад байгаа. Тэгэхээр одоо өвөл гой налгар байжсэн нь одоо яаж салхилаад байгаа. Чи одоо хаврын яаж юм хий хөдөлж эхэлж байгаа. Гаднаа хий хөдлөд эхэлж байгаа учраас хүний биед бас яах нь тэр хий гэдэг зүйл хөдөлж эхэлж идэм юм байна л да. Тэгээд хамгийн сүүлийн махад нь 5 дахь махад нь болохоор окторгуу махад гэдэг. Окторгуу махад гэдэг нь болохоор ерөөсөл нөхсөв орон зай. Одоо орон зай нэг махад нөгөө махад одоо өгч байгаа орон зай. Одоо ингээ ийм жижиг өрөөнд 10 хүн суучвал ямар ч тавч ийлээ те. Окторгуу махад байгаа учраас бид нэг нэгнээс ялгарч чадчих байгаа. Тэ. Юмны үүд мэд нээгдэх те. Юм ингээд цаашаа одоо энийг ургийн бүтц дээр их гоё ярьдаг. Одоо ургийн бүтц дээр ингэж ураг ингээд өсөө том болж байгаа. Төрөн төрлөө ингээд томорсоор төрж байгаа. Энд тэр томорж байгаа орон зайг окторгуу махад өгч байгаа. Одоо тэгэхээр ингээ ойлгомжтой тий. Одоо шинэ бидний нүс хомсноос оргож байгаа. Хавар нь болоод яргуу ургаал, ногоо ургаал ингээ гарч байгаа. Тэр газар дээр юу ч байхгүйс нэг газар доороос гарч ирж байгаа. Цаана бид нар үндэс гэж нэг юм байгаа гэж бодоод байна шүү. Тий. Тэгж бод. Тий. Тэгтэл тэрний цаана юм хөндөй бидний микроскопоор ингээ харах юм хөндөй яваад байгаа. Одоо бид нар хөдөө ингээд нөгөө одоо малын хашаа машин ингээд шонгийн нүх ухаал. Шонгийн нүх ухахад газар юм л байгаа шүү дээ. Тэгээд нэг юм шонгийн нүх ухаад тэгээд нөгөө шонгоо хийгээд нөгөө гаргаж ирсэн шороогоо буцаагаад ингээд чигчгээр шороо нөхдөг шүү дээ. Тэгэхээр газар дээр ийм их ууз зай байгаа. Тэр дундор ус урсаж болж байна. Тэр дундор өвс ургаж болж байна. Тэ бид нар нэг газар шороон дээр ус асахаар шингээд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр ус шингэх юм яах нь торн юм бүтэц газар дээр юм хөндөй байгаа. Тэрийг л чинь окторгуу гэж үздэг байгаа. Тэгэхээр байгаль ертөнцид энэ 5 махад хувирж байгаа дагаад бидний бие 5 махад хувирж байгаа. Та жилийн заслыг чинь юу ойлгодог гэлээ. Өнөөдөр жилийн заслыг эрүүл мэндэд ямар холбоотой гэж боддог? Харин тийм тэгэхээр жис заслыг хийлэг ер нь гэхдээ яг нөгөө хүмүүс би сая ингээ асууя гэж бодож илаа л да. Засал имчилгээ гэдэг нь өөр. Одоо тэр хийшэр бадхан тэр нэг хавар хий хөө хөдөлж байгаа засал имчилгээ нь өөр. Одоо хануур төвнөр арай засал нахгүй юу? Зөв. Өнөөдрийнх нь болохоор одоо өнөөдөр хоёулах чинь 6 талаасаа. Дөрвөн засал. Одоо жилийн засал буюу тэр жилдээ бүтнээр нь тэр хүнд одоо ямар одоо гариг ертөнцийн байгаль ертөнцийн эрэг зэрэг нөлөө байна гэдгийг зургаж гаргаж ирж хагаад та эндээ одоо ийм ном уншуулаар энэ уншуулаар энэ уул руу яваар энэ зүг рүү яваар энэ зүг рүү тийш яваад хэлж гэж байгаа. Харин тийм жилийн засал байхгүй. Тэр нь жилийн засал. Гүрэн засал гэхээр номон дотроо одоо содор ингээ тарина гэх ингээ хуваагдаж байгаа байхгүй. Тэнгүүтээ шүтж байгаа тэр бурхтуудынхаа бас юугаар дахиад өөр болно. За одоо тийм бурхан дахиулаарай гээл те. Ийм ном уншуулаарай, ийм содор уншуулаарай гэд. Тэнгүүт тэр одоо номон дотор чинь
сан сэржмийн хэсэг байгаа. Сан. Тий, сан тавих, хямрын сан тавих. Сан одоо сэржим өргөх гэдэг. Ааха. Бозорог гэдэг юм уу? Дэв бартаг тэр нас ингээд одоо хариулсаж байгаа хэлбэр байж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тахлын хэсгүүд байж байна. Бурханд одоо дахилруу тийм бурхан дахиулаараа ингээд дахиулж байгаа. Тэнгүүд дахиад яаж юм тэгэхээр одоо дадлаг хэдэ ингээд номтой дадлаг хишиг буян дууддаг арга байж байна. Тэр тэрний нэг хэлбэр нь гүрэн засал байхгүй. Гүрэн засал буюу одоо хатуу юугаараа дахиад ингээд дотроос салдаг л да. Тэр нь юу гэхээр хүн тухайн хүнд ирэх гээд байгаа хүн бусын хорлол өвчин үүсгэх гээд байгаа. Тэр эрсдэлтэй зүйлүүдийг нэгсэндээ тэр бүрэн намын аргаар одоо гурил мөрөл балин байлыг ингээд зайлуулж байгаа байхгүй. Нэгсэндээ хамгаалж өгч байгаа юм байна тийм нэгсэндээ одоо та нэг гүрэмтэй номонд сууж үзсэн бол хүний тэр нөгөө биеийн ингээд өвчтэй эсүүдийг харьцуулж байгаа тэр балин тийг хайж байгаа. Тэгэхээр бидний биед үүсгэхэд одоо яг шашны онлоороо тайлбарладаг нь будын онлоор тайлбарлана гэхээр өхлийн эзэн гэдэг биднэрт нэг эзэн байна гэж үзэж байгаа байхгүй. Бид нар төрсөн биз шүү дээ. Тэнгүүд ингээд үхэхээр бидний тэр сүнсийг ингээд аваад явдаг гэдэг шиг. Тийм. Яг сүнсэхээр илүү жижигхэн яр болчиход идэг байхгүй. Тэгэхээр тэр нэг ингээд төрөл аваад яваад байгаа нэг нөхөр байгаа. Ийм биедэл бид нар ийм биеийг олоод төрсөн болохоос дахиад хувцас солихтой адилхан гэж байгаа байхгүй. Дараа төрөл аваад ингээд явцдаг л гэж үзэж байгаа. Тэгэхээр тэр үхлийн эзэн тэр өвчин үүсгээд байгаа нөхдүүдэд яаж юм гэхээр өөрийнхөө оронд тэр өвдөд байгаа хүний А гэдэг хүний оронд тэр гурил балин шингээгээд оронд нь нөгөө явуулчихж байгаа ийм амар ном явах юм байна. Энэ бол хөрөм засал. Тийм байна тий. Суудлын засал гэж бас байна. Тийм дотроо тийм олон байна. Тэгээд айл гэрийн ноён нуруу гэж бас байна. Одоо эрэгтэй хүнд жишээ нь юу голлох вэ? Эмэгтэй хүнд юу голлох вэ? Хүүхдэд юу голлох вэ гэнгүүт нөгөө амин биеийн эрэгтэн сүлдэн хиймрэн гэдэг ингээд дахиад дотроо юу байдаг вэ? Дахиад дотор үзүүлэлтэд байдаг вэ? Жил болгон л хямрын дарцыг хийсгээд авах шаардлагагүй тийм жил байна. Хямрын бүр ингээд бадран гэж байгаа. Хүн хүнээс хамаарна тий. Хүнээс байхаас гадна бид нар чинь 12 жилээр давхцаа явж байгаа шүү дээ. За би одоо 12 жил хамгийн их болгон жилтэй байлаа гэхэд 12 жил дуусаад дахиад болгон жил эхэлж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө 13 жил 25 жил 37 жил гэж жил орж байгаа гэдэг чинь 12 жил мал ингээд тойроо яваад байгаа. 60 гэж яриад байгаа шүү дээ. Одоо 17 дугаар 60, 18 дугаар 60 гэж 60 жилгээ тоолж байгаа чинь 5 мохотыг 12 жилээр тойруулж байгаа юм байна. Тэгэхээр яг нь хамгийн ихээр модон болгоно байсан байхгүй. Тэнгүүд одоо гал болгоно. Тэнгүүдээ дараа нь шороо болгоно гэдэг нөгөө 12 жилийн дараа л нэг мохот солигдоод болгон жил ирээл нэг мохот жил. Тэгэхээр 5 болгоно ярьж байгаа. 5 үхэр 5 ингээд 12-ыг 5-аар зүйлхэрч байгаа. Тийм байна тий. Тий. Тэгэхээр өөр нөгөө нэг хулган жил гарангуут арай өөрөөр хэлээл өхөр одоо сая моргингууд цаад өөрөөр яриад байгаа те яг гал морь байхгүй. Одоо энэ 12 жилийн өмнө болохоор галын өмнө чинь мод байсан шүү дээ. Модон. Тийм байна, модон морь байсан байна тий. Нэг анзаарвал яг тэгж анзаардаг. 5 мохот энэ талд нь 12 жил байгаа байхгүй. Тэгэл дунд нь өснөгтөнд нь 60 нүд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд 5 мохот чинь нэг мохот дээр нь 2 жил тоологдоод бас нөхснөгтөн жоохон юутэй л те дэлгэрүүлээд ингээ харахаар тийм дотроо явдаг л да. 10 жилийн 90 юм гэж бас хаваад. Одоо шинэ 90 жил байхгүй. Бас тэгээд хонь жил болонгууд ийм жил болно. Холгон жил нь 90 жил, өхөр жил нь энэ жил. Ингээ солбоод явах юм уу? Одоо 1 2 гэдэг нөгөө 6 12 ингээд 6-аар ингээд хулган нөхөр барлуулаа гэдэг хулган бар те лоо гэдэг ингээд нэг 90 жилүүд зөв. Бас тийм учиртай байдаг байна тийм ээ. Тэгэхээр хүмүүс одоо нэг сар шинтэй холбоотой яг одоо хоёулангийн ярьж байгаа энэ зурхаан засал гэдэг зүйлийг зарим хүмүүс бол огт хийлэгдэггүй. Зарим хүмүүс бол жилдээ 1 удаа 2 удаа одоо би бол жишээлбэл нэг жилд 1 2 удаа. За шаардлага гараад бас очино хол юмд явах бол очдог. Нэг бол хүмүүс зөвхөн өвдөх ч юм уу ямар нэгэн өөрт нь зовлон тохиолдохоор очиж одоо энэ гандан дээр очдог ч юм уу ламбуу гэх хүн болохоор явдаг. Зарим хүмүүс бол огт энийг одоо юу гэдгийг сус шиг бишрлийг би одоо юу гэдгийг бүр одоо ингээд ойлгодоггүй ч юм уу тий
бүр юу яадгүй хүмүүс байдаг шүү дээ. Одоо нөгөө юу гэж хэлдэг вэ? Мухар сусаг гэдэг. А бүр ингээд очтгүй хүмүүс байдаг. Тэгэхээр байгалийн одоо саяны таны ярьснаар хүн бүр мэдээж төрсөн нь үнэн, өгөх нь үнэн. Энэ байгалийн цохилтлого гэдэг юмд угаасаа бид нэр холбоотой учраас энэ заслыг хийх нь зөв юм байна гэж ойлголоо. Зөв хүн байгаль хүн холбоотой гэдэг. Холбоотой учраас. Тэгэхээр нөгөө монголчууд нөгөө нэг дээд оюухад. Одоо айкугаар бол одоо ингээд сүүлийн бараг 10 жил л штэ. Одоо тэр дэлхийн одоо тэр нэг ойдох тал мохтолтыг бол нэг эзэн жагаа штэ тий. Тэгэхээр хүн байгаль хүн холбоотой юм байна. Хүн байгалийн холбоог хамгийн сайн судалсан ухаан юу вэ? Амьдралын одоо тэр амьдрах ухахыг таньсан ухаан хаана гэж гэдэг ингээд тойруулан судалсаар одоо Чингис хааны үед гişгэн одоо тэр түүхчдийн яриаг ингээд сонсож байхад Чингис хаан бол бүх шашныг, бүх эрдэмтдийг, бүх хэлийг бүгдийг нэг дор цуглуулж авчирч хагаад тэгэл конференц шиг юм байл шүү дээ. Тэнгүүд монголчууд сонгоод монголчууд өнөөдөр хүртэл өглүүлээд уламжлуулаад аваад ирсэн нь буддын ангаа ухаан. Буддын шашин байгаа даа. Тэгэхээр буддын шашин чинь босоо шашнуудтай адилхан л яг тодорхой хүрээлт ингээл хөгжөөл тараал явж л байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нөгөө барууны оронд Америкчууд Европт хүртэл очсон ба шүү дээ. Очсон. Тэгэхээр энэ буддизм бол шинжлэх ухаан буддизмын онлайн дагуу шинжлэх ухааныхаа одоо нөгөө томьёолуудыг гаргаж ирж судалж ингэж нөгөө хайцангуй онлоор хөөцөлдөд байгаа шүү дээ. Тэгэхээр буддизм хоосон чанар гэж ойлголт байна. Байхгүй гэсэн үг биш. Тэг гэсэн утга байна гэж үзэж байгаа. Тэгэл тийм. Ингээд буддизм өөрөө хүн байгалийн холбоо, тэр хүн холбоо бүгдийнх нь судалсан байх юм байна. Тэгэхээр хүн байгаль хоёроор холбоотой, тав мухатай холбоотой. Бид нэр байгаль дээр байгаа цэцэг юмс одоо хан амт юу гэдгийг тэр шимийг хэрэгжилж бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэ. Тэгтэл тэрийг тохируулж хэрэглэх цаг улирлалтанд тохируулж хэрэглэх тэр цаг улирлын хувирлыг дагаад хүний бид гарч өөрчлөлтөнд дагаад бид нар нөгөө тасан зогсож амьдрах ухааныг л уламжлалт ухааныг суулж гаргаж ирээд яг цогцоор нь авч явж байгаа юм. Ерөөсөө л улаас таныхын юу вэ гэхээр тэр байгаль дагсан амьдралд хүнийг яаж зохицуулж амьдрах вэ? Яаж эрүүлүүлэх вэ? Яаж урт наслуулах вэ тухай ярьж байгаа. Тэгэхээр тэгээ нөгөө түрүү тайлсан. Жилийн засал хийлгэсэн хийлгээгүй яах юм? Тэгвэл цагаасаар тэмдэглэдэг хүмүүс шүү дээ. Тий. Шашны ялгаа байж байгаа шүү дээ. Өөрийнх нь шүтлэг тэрийг хүлэмжшэрх хэрэгтэй байхгүй. Гэхдээ жилийн засал хийлгээгүй байвал ямар эрсдэл байгаа вэ? Тэгвэл амир эрсдэл эрсдэл байгаа. Тий. Биеийн өвдөх эрсдэл байгаа. Одоо ажил төрөл бүтэхгүй байх эрсдэл байгаа. Одоо буруу зүгт гарлаа, муу зүгт гарлаа. Ажил бүтэхгүй. Авааралт орж байгаа. Энэ муу хамлаагүй байхгүй юу? Муу хамлаагүй. Та ийм настай, ийм жилтэй, ийм суудалтай бол энэ зүг рүү битгий яваарай гэж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бараг л өөрөө баатар хүн гэж байгаа падгал унчиж байгаа байхгүй. Өвчин зовлон тохиолсны дараа буцаад ирэхээр л эндээсээ болсон байна, тэрнээсээ болсон байна, ингэсэн байна гэдэг хариултыг гаргаж ирж чадаад байгаа байхгүй. Энэ ухаан байхгүй. Тэгэхээр жилийн заслыг жилийн ихэнд шинэ 15 дотроо багтч гэдэг юм уу? Жилийн ихэнд хийлгэнэ гэдэг нь нөгөө ихэн эхлэн цэвэр байвал үргэлжлэн цэвэр төгсгөлн цэвэр үлээ шүү дээ. Нөгөө ихэн булангартай бол адган булангартай гэдэг шиг жилийн ихэнд энд одоо гараг иргэсийн танд сөрөг нөлөөлөл ирчээд биш шүү. Хот иргэсээс танд сөрөг нөлөөлөл ирж шүү. Та суулын засал одоо мининес гэдгийг хийлгэрээ та өвдөж магадгүй шүү. Амир сэтгэгч хүртэл ирсэл байгаа шүү гэдэг ахт чинь би зурхаа одоо мэдэхгүй би шашин шүтдэггүй юм гэж явж байгаа л тэгэл бат явах юм чинь. Энэ бол хараад ирээд байгаа зүйл биш аахгүй. Энэ бүх учрлуудыг тохиолдлуудыг гаргаж ирээд тавьсан гэдэг байхгүй. Өдрийн барилга гэж байдаг байхгүй. 12 шүтэн барилга гэж. Тэгээд жилийн одоо ургасан жилийн үүрэг гэж байна гэдэг. Ингээд тэнгууд одоо зөвхөн суудал гээл тэнгууд чинь гадна дотн суудал гээл дахиад задлаа явж байгаа. Бидний календар дээр гаргаж ирж хараад одоо энэ жилийн ноёноор за би ийм суудал суулсан байна гэж харж байгаа одоо календар цаглбар цагтааны бичгээр бичсэн байгаа чинь ерөнхий нь байхгүй. 1-ээс 100 хүртэлх насны ерөнхийг нь тавьсан байгаа. Тэр 101 настай хүн баг шүү дээ. Тий. Тэрийг хүнийг яах юм? Тэгвэл яг хувь зурхаач дээр очиж зурлах байхгүй. Ингэж чинь. Одоо ийм штэ. Зарим хүн дээр одоо хавар 3 сар гээд өдөр шин тэнцээд нөгөө халуун үтэн гадна байгаль дээр өдөр шин тэнцээд халуун үтэн тэнцээд ирж байгаа шин толгой өвддөг хүн байдаг байхгүй. Нөгөө түрүү таны хэлэх гээд санаа би одоо ойлгож байна. Нөгөө савны хий хөөрөх гээд. Нөгөө гэлсэн дүүрэл хавгнаал хам юм дэж хөөрөө авчиж тийм өөрөөд энэ дэр байна.
Энэ чинь нөгөө юу шүү дээ. Зурхаагаар одоо уншилж болох өөр ямар ч гаргалгаа байхгүй. Зурхааг энийг уншилж шүү дээ. Таны тэр нөгөө зурхаа үзүүлэлтүүдээр аль үзүүлэлтэн дээр байна вэ гэдгийг. Одоо бид нар зүрхнээс эхлэх амжилтыг хийлгэж байна. Лабораторид очиод цусаа өгөө шээсөөгөө шийдвүүлж байгаа та. Яг адилхан тэр махбодын хооронд ямар хувирлал явж байгааг гэдгийг уншилж байгаа байхгүй. Харин би тэрийг яаж эмчилдгийг гэж бас асуух гэдсэн байхгүй тий. Тий. Эмчлэх арга нь юм. Зурхаан талаасаа буусан засал номнуудад хийлгэнэ. За бурхан дахиулаарай гэвэл дахиулна. Тарин тоолоорой гэвэл тоолуулна. За их хөлгөн судрууд байна. Сунд, алтан гэрэл, жаадам гэдэг том одоо судрууд байна. Тэгвэл хүн өөрөө бурхны юуг уншиж болно, тариныг уншиж болно. Бурхнаа шүтэж болно, дахлаа өргөж болно гэдэг. Тэнгүүд дахиад нөгөө түрүү ярьсан нөгөө засал, гүрэм засал гэдэг. Тэр гүрэм заслуудыг хийж болно. Тэр хатуу гүрмүүд бас балентай ном, амин зэлэг гарах хүртэл бүр амин хэлтрүүлж байгаа ном хүртэл. Нүглээнүүдээ гурлаар авах гэж дээрөө хож үгүй байдаг штеп. Тэр энэ чинь энэ л ухааныг л тодорхой тайлбарласан юм. Тэгэж өрөм заслаараа зурхаагаараа шалтгаалсан тэр номыг уншуулсныхаа дараа энэ эмчилгээг хийлгэх байхгүй. Гэтэл энэ нь хүн болгонд юм уу гэхээр үгүй. Ямар ч зурхаа нөлөөл зурхаагаар одоо ямар ч нөлөөл байхгүй байна гэвэл тэг шууд эмчилгээ хийгээл явчихна. Ямар эмчилгээ их боломжтой дарга. Хамсаар нөгөө хийшэр батгамыг засдаг эми эмчилгээ хоол явдал мөр эм заслаа хийгээл явчихна. Тэгээд хоочны хөгжцөл яжсэн гэхээр энэ өвтгөр эмнэлэг рүү очихоосоо хотч руу очихоосоо өмнө эхлээд ганданд оролж одоо ном уншуулж тэгээд очижсэн. Эмчтэр очижсэн байхгүй. Тийм бэ те. Эхлээд тэр барцад гэдэг юм арилгуулж байгаа. Барцад гэдэг үс үг гэхээр төвд үг юм. Завсарт нь зуурт нь таслах гэж. Хүний ингэ сансан хэргийг ингэ тасдах гэсэн. Ажил цадаа боллоо гэж те. Барцад цаад гэж ирдэг штэ. Барцад гэдэг үг төв тухгүй. Ингээд үргэлжлэн явж байсан ажлыг ингээ тасалж байна гэсэн. Тэгэхээр тэр барцад цаад юунд ирэх вэ гэхээр шинэ бие дээр нь өвчнөр ирнэ. Насанд барцад ирлээ гэхээр нөгөө цаг усаар өглөө гээл. Одоо нөгөө нэг зуурдаар гэж ярьдаг шээ. Зуурд гэдэг нь завсар зуурд гэдэг таслана гэдэг нь тэр хүн. Тэр хүний өөрийнх нь наслах ёстой насанд нь хөргөлгүй наан тасчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хаанаас ирдэг вэ гэхээр гарын үсгийн нөлөөллөөс ирж байгаа. Дахиад бүр ингэ задлах юм бол хүн бос гэж бас байна. Бид нартэй одоо лус байна. Газрын эзэн байна. Орны эзэн байна. Тэгдэг лус савдаг гээл дээ. Лусны эзэн байна. Тэгэнгүүт дахиад нөгөө тийрэн мам гэдэг ингэ задлаа явдаг. Тэгэхээр юу эхлээд өнөөдөр хоёлаа ярьж байгаа тэр нарийн юм руу ярихгүй зөвхөн засал хийх нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой байх ярьж байгаа юм. Тэгэхээр энийг ингээд цаашаа задлаад гаргаад тэгвэл онцлох эмчлэх боломж нь байгаад байгаа. Тэгэхээр өвчин үүсгэхэд хүний өөрийн хоол унд тохируулсан уу, нойр хоолой зохицуулсан уу гэдгээс үүсдэг нэг өвчин байна. Ингээд нэг толгой молгоо өгдөг ч юм уу нэг асуудал байдаг. Тэгтэл гадна энэ өдөр шөнө тэнцэж байгаа махбодын хувирлаас болоод яах нь бас толгой өгдөж болж байна. Энийг зурхаа оншилж байгаа юм. Гурав дахь нь бол хүн басаас бас болж байгаа. Хүн басын хорлол, хүн басын хорлол, лосын хорлол болж байна. Тэгээ очиж нөгөө буруу газар очиж уул хад очиж огч ямууд болгуулж тэгээ чулуу шороо угсан байна. Тэгдэг те л ус. Тийм. Одоо би ингээд нөгөө эмч хүнийхээ хувьд ингээд судалж ингэж гаргаж ирж үзээгүй ч гэсэн ер нь нэг уурхай чиглэлээр ингээд явж байгаа нэг юм хотлай айл байгаа шүү дээ. Айлууд байгаа шүү дээ. Айлын нэг нь ингээд тэнд уурхайд байдаг, нэг нь тэнд одоо зам ингээд ажилдаг, нэг нь ингээд газар шороотой ажилласан, тэр уул устай ойрхон ажилдаг хүмүүсийн тэр үр хөөхөд ар гэрт нь хин нэгэнд нь заавал нэг тийм хавдар, заавал нэг арьсны өвч, заавал нэг өвчин тэр ингээд өөртөө биш юм аа гэхэд хүрээлэлт нь хан бүлтэн тохиолдол байдаг. Зарим тохиолдолд ингээд хүнийг үзчихэнгүүтээ танайхан дотор одоо яг уурхад ажилтдаг хүн байна гэдэг. Шан маастай. Тэгэхээр тэр хүн бүсийн хорлол гэдэг нь тэр байхгүй. Тэгэхээр энийг хэн онцлох юм? Яг л нөгөө лам яг гоо ханаа үзсэн, бурхны бодын 10 тэр гавжийн одоо номоо үзсэн, зурхаагаа үзсэн тэр хүмүүс энийг гарч ирж үзэж байгаа байхгүй. Бид нар ч бол олончтой эмч нөхгүй 10 ханахын ангаах үзэж байгаа хүмүүс. Ангаах талын. Ангаах үзэж байгаа. Тэнгүүд нөгөө ханааны судлаа авч байгаа хүмүүс. Тэгээд зураг явж урлахыг нь үзэж явж байгаа хүмүүс. Зурхааг нь үзээ зурхаа зураг авч байгаа хүмүүс. Ингээ 10 ханыг аль руу мэргэсэн бэ гэдгээс хамаарал
тэр хүн чинь тэрийг хөгжүүлээ. За тэгэхээр хоёулаа сонсогч ах уу. За сонсогчоо аваад бас сонирхсан асуултанд хоёулаа хариулъя юм чи тийм ээ. За 88.8 радио 70.3 долгионоо тааруулан сонсож байгаа сонсогчдоо баярлалаа. Тэгээд өнөөдөр уламжлалт ангаах ухааны гайхамшиг гэдэг энэ сайхан нэвтрүүлэг маань ээлж дугаар одоо та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр манай эфирт уламжлалт ангаах ухааны эмч Чахланбаатар эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. За Чахланбаатар эмчээс маань асуух бас асуулт байвал хоёлаа эфирийнхаа дугаарыг утсыг нээ. За 86 06 56 56 гэсэн дугаар руу холбогдорой сонсогчдоо 86 06 56 56 гэсэн дугаар руу холбогдоод за өнөөдөр зурхайн одоо ухааны эрүүл мэндтэй холбоотой зурхай уламжлалт ангаах ухаан зурхаатай ямар холбоотой байдг юм бэ гэдгийг бас нэлээдгүй би бас мэдэхгүй зүйлүүдийг маш их мэдэж авлаа. Тэгээд ер нь бол ингээд задлаад ирээд байвал бас маш их юм байгаа юм байна гэдгийг бас ойлголоо. Тэгэхээр за хоёлаа сонсогчийг авъя. Ано? Бано? Сайн байна уу орой минь. За эдгээр шууд утастай холбогдлоо. Хинтэй холбогдсон бэ? Намайг оргил хийх юм уу? За. Тэгээд сая нөгөө та ирээ бас яриаг сонсоод тэгээд нэг юм асуух гэсэн юм аа. За. Тэгээд юу гэж юм бол би нэг 2 жилийн өмнө миний хотод өвчсөн юм аа. Одоо зэрхэд бол нэлээ өгдөө тэгээд эмнэлгээр яваа тэгээд одоо ч зэрхэд бол нэг тийм зүгээр болохгүй байгаа даа. Тэгээд бол одоо энэ ер нь монгол хүн өөрөө яг одоо эхлээд одоо тэр зурхаач одоо тэ гандан манд одоо тэр лам харгууд дээр очиод үзүүлэх хэрэгтэй байдгийн болов тэ татж марав дээрээ бариулах хэрэгтэй байдгийн болов эсвэл тэр нөгөө эмнэлгээр нь явж үзүүлэх хэрэгтэй байдгийн болов ер нь яг яах хэрэгтэй байдгийн болов гэдгийг заасаж асуух гээд. Ер нь бол эмчлүүлээд сайн болохгүй байгаа юм байна тий. Тий. Ааха. Тэгвэл одоо эмнэлгүүдээр явсан. За ойлголоо. Эмчийнхаа яриаг шууд эфирээрээ хүлээгээд аваад сонсоорой. Ориглоо. Таны асуултанд одоо эмч хариулнаа. Холбогдсонд баярлалаа. Эфирээрээ сонсоорой. Баярлалаа. За оргил гэдэг хүнтэй холбогдлоо. Хотод нь л өвдөд байдаг л гэж байна тийм. Бас хонш эмчилгээ сайн тохирчихгүй яваад байгаа юм байна тийм. Эмчлүүлсэн мөртлөнгөө бас тий өвдөөл өгдөг гэж шүү дээ 2 жилийн өмнөөс. Тэгэхээр нөгөө дөрөв хэлсний гаргалгаа өнцгөн дээр байхгүй одоо юу гэдгийг хүний өөрийн хоолунд явдмөрөөс шалтгаалаагүй одоо тэр нөгөө байгаль цаг уурын өөрчлөлтөөс одоо ирсэн нөлөөллөөс болсон тэр хаагаар оншилж ижил оншин гаргаж гөрөмжлөл хийлэгдэж одоо дараа нэмийн имчилгээгээ хийлэгдэг ийм хүчний хэлбэр байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол та яг одоо тэр лам хүн зурхаач хүн ялангуяа тий одоо энэ жилийн дээр ноён нуруу засал үздэг тэр хүнээр ялангуяа тэгээ 2 жилийн өмнө өвдсөн гэхэр чинь тэр хүний яг тэр 2 жилийн өмнө ходоод өвдөхөд за ходоод нь өөрөө нэг 5 ходоос одоо шороо ходтой ирдэг байхгүй юу. За тэнгуү тэр хүн тэр жилд ямар суудал суусан байна, ямар мэнгэнт байсан байна. Тэр хооронд нь одоо шороо хот ихүү дайсны хөр гэд холбоогоор тоолоод энэ одоо ходоод нь ямар үлрэлд өвч जैन тэр үлрэл нь ямар махтай байсан бэ гэнгүүтээ хооронд нөгөө ихүүг нь эрэг сүргийн тал авчдаг байхгүй. Тэгээд гараад ирдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр та оцсон гэсэн 2 жилийн өмнө ходоодны одоо өвчнийхээ шалтгааныг зурхаа аргаар ашиглах боломжтой байгаа. Тэгээд зурхаа аргаараа тэр одоо юу гэдгийг ямар засал хийх тэр үедээ хийлэх байсан байдгийг нөхөж хийлэгдэх юм уу? Одоо энэ жил ямар судалт суусан байна? Тэрийг заслаа хийлэгцснийхаа дараа юм эсрэгээр хийлвэл илүү оншин тодор зэмлэх нь үр дүнтэй болох. Зөв нөхөж бас хийлгэж болох юм байна тий. Одоо нөхөх байх л дээ. Одоо тэгэхээр 2 жилийн өмнө одоо оргил маань сонсож байгаа бах тий. 2 жилийн өмнө өвчсөн гэж юм. Тэгэхээр 2 жилийн өмнө одоо яг ямар жил байсан, яг одоо ямар судалт сууж исэн, судал өнцөгдсөн ч байсан юм уу тий. Тэрнийхээ тухайн жилийнхаа одоо тэрийг үзүүлээд зурхаагаа гаргаад он сараа тавьж байгаа зөв ходын гаргаж. Тийм байна. Тэрийг эхэлж гаргаж ирээд тэр жилийнхаа заслыг нь бас тодорхой хэмжээнд хийлгээд энэ жилийнхаа заслыг бас хийлгээд тэгээд дараа нь эмчтэрээ эмчилгээгээ хийлгүүл илүү оншин бас гарч ирээд илүү эмчилгээ болох юм байна. Одоо энэ нэг бас зурхаа ийм одоо зурхаагаар одоо ингэж онцлуулаагүй зурхаад үзүүлээгүй те одоо эсвэл тэр хүн бүсийн хорлол гэдэг юм уу ингэж гадна
гадны нөлөө гэдэг юм. Гадны дотны нөлөө гэж ярьж байгаа байхгүй. Энэ бол гадны нөлөө болчихж байгаа байхгүй. Гадны нөлөөнд нь ордог гэхээр одоо энэ хүмүүсийн хорлол одоо бид нар адын хүчин гэж ярьдаг байхгүй. Тэгээ 2 дахь нь болохоор осол гэмтэл ордог байхгүй. 3 дахь нь болохоор одоо хор гэж хүчин байдаг. Хорын хүчин гэж ийм энэ 3 болохоор гадны нөхцөлд ордог байхгүй. Тэгэхээр гадны нөлөөстэй байсан, бусдын нөлөөтэй байсан гэж яриад байгаа юм дахгүй. Бусдын гэдэг дотор хүн болон хүн босын хорлол гэдэг татам дахиад задлж байгаа. За ойлгомжтой. За хоёулангийн маань ярьслах цаг маань энэ төрөд ингээ өндөрлж нэлээд удаа ярьлаа. За цаашаа яриад ах сонирхолтой сэдв байла өнөөдрийн сэдв маань. Тэгээд оргил маань бас хүлээж авч сонссон байх. За магадгүй өөр одоо сонсогчд дотроос маань мэдээж толгой нөвддөг ч юм уу бөөр нуруу нөвддөг ямар нэг те бас шинж тэмдэг зарим нь онцлогдоод зарим нь одоо идэхгүй байгаа болвол ер нь одоо энэ уламжлалт ангаах ухаанч бай, орчин үеийн ангаах ухаанч бай, очиж үзүүл жимчилгээ хийлгүүлэхдээ төрүүлээд одоо жилийнхэн заслыг зурхаачид үзүүлээд одоо тэр жилийн заслынхаа заавал тэр жилийн заслаа тодорхой хэмжээнд хийлгэх зүйтэй байдаг юм байна шүү. Эннийхээ дараа бусад эмчилгээнүүдээ хийлгэх зүй байдаг юм байна гэдгийг би өвдөө энэ нэвтрүүлгээс маш сайн ойлголоо. Тэгэхээр сонсогчтой бас ойлгосон байгаа байх. Тэгээд хэрвээ одоо манай энэ нэвтрүүлгийг сүүлээс нь одоо үзсэн сайн ойлгоогүй сонсогчд маань байгаа болвол одоо мэдээлэл радио 88.8-ийнхаа пэйж рүү ороод нөхөд бас сонсоорой. Өнөөдрийн нэвтрүүлэг маань бол үнэхээр бас хэрэгтэй одоо сонин содон тий хүний бас мэдхгүй олон зүйлийг хөндсөн сайхан нэвтрүүлэг боллоо гэж би хувьдаа бодож байна. Жавхланбаатар эмчтэй бас баярлалаа. Тэгээд хоёулангийн маань нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. 4-р өдөр болгоны 19 цагаас сонсогч та бүхэнтэйгээ уулзах болно. 88.8 радио 79.3 долгионо таарлан сонсож байгаа нийт сонсогчтой маш их баярлалаа.